Ер нь хуучрыг бол бид нар уламжлалт нэр томьёогоор бол хийл гэж явсаар байгаад ирсэн байдаг. Манай урлаг судлаач ингэж харсан байгаа. Ер нь хуучир гэж бол үгнийхэн гарлаар бол энэ нүүдэлчдийн хөгжим гэсэн яг тийм орчуулгаараа тэр хуу гэдэг маань нүүдэлчдийн хөгжим гэж хятадууд хуучир гэд нэрлэхдээ нүүдэлчний хөгжмөө гэдэг тийм их сурвалжууд ч байгаа. Юан улсын үеэс бол харин яг хуучир өөрөө тэр төрийн хөгжмийн зэмсгийн бүрэлдэхүүнд бол явж орсон. Тэнд чинь одоо их олон 100 хөгжмийн одоо зэмсэгтэй. Тэнд тусгайлсан хөгжмийн яамтай, хөгжимчдийг бэлтгэдэг сургуультай тийм л байсан ба шүү дээ. Тэгэхээр их одоо Монгол улсын хувьд бол эзэнт их гүрний хувьд бол хөгжмийн зэмсгийн хувьд өөрөө төрийн хэмжээний том хөгжмийн зэмсэг байжээ гэж хэлж ухаарагддаг. Хуучрыг өнгөрсөн зуунд бол одоо хамгийн их бидэнд хүчтэй хүргэж ирсэн том нэртэй төлөөлөгч бол усан хуурч гэж биелдэ. Хуучир ерөнхийдөө татдаг туйл хайлах, үлгэр ярих зэрэгт бол хуучрыг хэрэглэж байсан юм байна л шүү дээ. 19-р зуунд бол хуураасаа илүү хүрээний төвшөнд ер нь төрийн хэрэглээний төвшөнд гэсэн хуураасаа илүү хуучрыг илүү хэрэглэж байсан болов гэсэн ойлголт байгаад байдгийг. Яагаад гэвэл усан хуурчийн судалгаа ерөнхий бүтээлүүдийн судалгаа хараад байхад бол хуучрал илүү голлох шинжтэй байгаад байдаг. Тэгэхээр хуучир хоёрыг бол үндсэндээ өнгөрсөн зууны 50-аад он хүртэл бол юу гэдгийг хуурын төрөлд багтаагаад л тэгэл том хуурчд хуучирчд байж хуурчд байж л гэсэн ийм ойлголт бол бидэнд бий. Тэрний том уламжлал нь хөгжим бүжгийн сургуульд хуучрын анги одоо нээснээр хуурыг хуучир хоёрыг ингэж салгаж явуулсан ийм тал бол байгаа. Гэхдээ хөгжим дэх урын хувьд бол техник технологийн хувьд бол өөр учраас энийг бол зөв ялгаж салгасан гэж би бол бодож байна. Ингэж манай хуучрын одоо хийлч цэрэн долгоргоо бол хуучир гайхамшигтай хөгжимдөж байсан. Анхны одоо гончигсмлогоо найруулгууд бол хуучирт найруулагдаж пянз болж гарч байсан. Тэгээд дараагаар нь цэвэлмагоо хөгжим бүжгийн сургууль руу, театр руу хамт орж ирсэн. Банзагчгаа хөгжим бүжгийн сургууль руу орж ирсэн. Ингээд хуучир бие даасан том одоо хөгжмийн зэмсэг болсон. Эдгээрийн нэг одоо том төлөөлөгч нь бол манай хөгжим бүжгийн коллежид 40 гаруй жил багшилсан Боцрон багш байгаамаа. Боцрон багш бол яг бид нар юу гэж уран бүтээлийн хувьд юу гэж ойлгож байна вэ гэхээр Монголын орчин цагийн хуучрын нэг том шинэ үеийг бол бэлтгэсэн ийм том гавьяатай хүн гэж ингэж дүгнэж үзэх ёстой. Ингэж одоо манай хөгжим практикт харагддаг. Түүний шавнараас бол одоо Отгон Баярч гэдэг юм уу, Сингэлмаач гэдэг юм уу, Оюун сүрэн гэдэг ерөөсөн хошуучлагч хуучирчд бол үнэн чанартай явж Боцрон багшийн одоо шавнар байжээ гэж. За миний эрхэм дүү, миний журамд, ариун журамд бээр одоо Боцронгийн маань одоо алдрыг тэмдэглэж уран бүтээлийн тайлан тоглолт хийх гэж байгаа. Өөр хүүхдүүд нь санаачилж урлагийн байгууллагууд дэмжсэн явдал их баярлж байна. Манай урлагийн ондөр агуулсан хөгжим бүжгийн сургуульд насаараа багшилсан хүн манай бээр бол бээрийн нөхөр нь одоо миний төрсөн дүү юм. Пөрөвсөх гэж би төрийн шагнал 88 онд авахд пөрөвсөх маань 89 онд авч байсныг далимд дурдъя.
Тэгээ бүрсхийн одоо 2 хүү 3 охиныг энэ зэрэгтэй хүмүүжүүлэхийн хамт одоо Монгол улсын тойрон шагналд ардын жүжигчин Даштуулам одоо алдартай Цэвэлмаа багш нартай хамт хөгжмийн багш хийж насаараа одоо хөгжим бүжгийн сургууль гэж бидний нэрлсэн хөгжим бүжгийн дом сургууль багшилсан хоо. Бодисран багш бол энэ сургуультай ер нь одоо үндсэндээ 60 жил холбоотой байгаа хүн. 1957 онд манай сургуулийг хөгжим драматик сургуулиас хөгжим бүжгийн дунд сургууль гэж нэрлэх болсон. Тэр жилээс жил сурахаар орсноос эхлээл сурсан. Бодисрангийн анги чинь үндэсний хөгжим, Европ хөгжим, зургийн ангийн хүүхдүүдээс бүрэлдсэн тийм анги байсан. Бодисран чинь бондойлсон хөөрхөн хүрэн форумтай тийм охин байсан санаанаас гардгүй юм. Бодисран хуучир хөгжмийн ангид суралцдаг. Ер нь анги дотроо юмд их сайн дэгш хуучирдаад сайн тийм охин байсан. Тэгээ хөгжим бүжгийнхээ сургуулийг 1968 онд суралцаж төгсөөд ардын дуужгийн чуулгад хөгжимчнөр ажлынхаа гарааг эхэлсэн. Дуур бүжгийн театрт ороод их сайн тоглогч болсон. Хэдэн жил ажиллаад хөгжим бүжигдээ эргэж хуучир багшийнхаа мэргэжлээр багшлах болсон. Түүнээс хойш энэ сургуульд олон жил багшилсан. 57 2017 он гээд ингээд 60 жил энэ сургуультай нэр холбогдож явж байгаа манай Ахмад уран бүтээлч. Багшлах хугацаанд хуучир хөгжмийн талаар маш олон одоо цуглуулгатай хуучир хөгжмөдөө нотлож, үргэлж нот бичиж суудаг байсан. Хуучрын одоо салбарт өнгөрсөн зууны хувьд бол Цэвэлмаа багш, Бодисран багш хоёр бол манлайлаж гарч ирнэ. Бодисран багшийн сургалтын энэ их зөв тэгш бараг одоо тийм төгс маягийн сургалтын зарчим болвол хөгжим бүжгийн коллежийн өнөөдрийн сургалтч тэр маргаашийн сургалтанд ч гэсэн яг Бодисрангийн арга барилаар ингээд явна гэсэн ийм ойлголт бол байгаа юм. Би 1973 онд энэ сургуульд ажиллахаар ирэхэд ардын хөгжмийн одоо тэнхимд дандаа том багш нар ажиллаж ирсэн. Морин Хуурс гэхэд Жамин багш, Буян багш. За шудраг хөгжимд Даштуулам, Сэржмэтэг, Ёочин Даштава, за Лэмбиний өвгөн Зэрэндэрж багш, Хуучирт Цэвэлмаа гэл одоо дандаа ийм том багш нар. Харин 2 залуу багш ажиллаж ирсэн. Тэрний нэг нь Ятхын Сандаг, хуучрын Бодисран хоёр байсан. Тэгэхээр зэрэг энэ том багш нартай ажиллаж байсан учраас тэр юм уу ямар ч байсан манай Бодисран багш бол өөрийнхөө хүүхдүүдийг нэгдүгээр мэрэгжилтэн сайн сургахын төлөө хичээж тэмцэтгэдгээс гадна хүүхдүүдээр хүн хийхин төлөө их мундаг ажилдаг юм шиг надад санагддаг. Манай Бодисран багшийн гэр бол гайхамшигтай одоо тийм гоо сайхны ертөнцийг өөртөө тээсэн гайхамшигтай гэр бүл байгаа юм шигтэй. Уран бүтээл хүүхдүүд нь бол мөн зургийн ертөнцид өрсөлдөхөрлөгт бас зүтгэж байгаа. Одоо туяагаа бас дурсж байна. Мөн манай Батчид байгаа юм. Дээр нь одоо Байгалмаа бас зураачаар болсон 2 хүн одоо мөн Бризан хамтлагт байдаг нэг хүн билгүүнэ гэж Берхэтэ гэж нөгөө хүн байгаа юм. Тэгээд Мроо охин 2 хүүгийн өдөө зэрэгтэй байж болсон. Их хүний эрхэм үүргийг биелүүлж явах гэдэг бас амаргүй ажил шүү дээ. Ер нь одоо Бодисран маань багшлах хугацаанд хүүхдүүдийн их нэг үрчлэн чин сэтгэлээсээ хөөцөлдөж сайн ажилдаг. Эцэгхэн сайн явж исэн учраас хүүхдүүд нь сайн явж нэр төртэй эцэгийнхээ нэр төрийг хамгаалж явж байгаа гэж би бас ойлгож явд юм шүү.
Бодисран маань өөрийнхөө ангийн, зургийн ангийн пүрвсэгтэй гэр бүл болж олон сайхан хүүхдүүд төрүүлсэн. Манай дүү бүрэлсөх бол тийм орон бүтээлч хүн дүрслэхүүрлийн дунд сургууль багшиж байгаад дараа нь Монгол кино үйлдвэрт очиж алдарт Мандгайцсан хатан киноны ерөнхий зураачаар ажиллаж мөн эзэн богд Чингис хааны тухай Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг киноны ерөнхий зураач. Хань пүрвсэх бид нар бол үнэн чанартай нэгэн үеийн бэрхшээлийг даван туулсан гэж бид нар бол хэлж болно. Ийм амьд тэрэндээ одоо нэрмжит газрууд нь одоо Баяншингийнхэн болонд нэрмжит газар нь байдаг. Төвөөргийн Баян суманд бас пүрвсхийн нэрмжит сургууль байдаг учраас тэр сургуульд нь нэр хаяг орон бүтээл нь хамтаа явж байдаг. Монголын одоо урлагт реформын шинжтэй үзэгдэл бий болоход л пүрвсэх төрөлх хурлын талаас маш хүчтэй оролцсон хүний нэг л гэж ингэж ойлгож байна. Зурсан олон зураг, кино бүтээлийн тухай бол энд би ярих нэг зөв зажил гэж бодож байна. Монголчуудын түүхэн өчигдөр өнөөдөр маргаашийн тэр эх орноо гэсэн орчлон ертөнцийг оршихын тухайд харж байгаа монгол хүний тэр эрчим сэтгэлгээний талаарх арман гэж ингэж ухаарагдах хаар бүтээлүүд шүү дээ. Шавнырынх нь болон үр хүүхдүүдийнх нь байгууллагынх нь зохион байгуулж байгаа энэ үдшилийг бол их онцгой зүйл гэж бодож байна. Хүн чаддаг юмараа л эх орондоо тусалах хэрэгтэй. Бодисран бол чаддаг юмараа л эх орондоо тусалж явах. Бодисрангийн шав одоо оюун сүрэн, Цэнгэлмаа, Атган баяр, Наран туяа, Олзод, Цэцэг сайхан гээд маш олон хүүхдүүдийг төгсгсөн. Төгсгсөн хүүхдүүд нь очисон газраа гоцлооч, багш, эрдэмтэн ийм олон шав нарыг төрүүлсэн. Тэгээд Бодисран чинь хөөрхөн шүлэг биччихэн шүлгийн ном гаргасан, хоёрч сурах бичиг гаргасан. Ер нь идэвхтэй сайн ажиллаж байсан. Бодисран маань олон шав нарыгаа цуглуулж бүхэл багшилсан хугацааныхаа тайлан тоглолтыг хийж байгаа явдалд их баяртай байна. Тайлан концертын зохион байгуулж байгаа явдалд би өөрөө хийх гэж байгаа шиг миний сэтгэл хөдлөж баярлж байгаа энэ ялтанд одоо хэлж бээр Бодисрандээ болон үр хүүхдүүд аж ахуйч нарт нь энэ баярын мэндийг, алуу мэндийг өргөн дэвшүүлье.